Сайн байцгаана уу? Өнөөдөр манай хүүгийн 100 дахь өдөр болж байна. За би өөрөө 3 сар гарны өмнө төрсөн анхлан төрөгч ээж байгаа юм. За тэгээд өнгөрсөн 3 сарын хугацаанд хүүгээ эрүүл чирэг тийм ээ бид хоёр айгүй амжилттай өнгөрүүлсэн учраас за тэр үед маань хамгийн их аминд орсон 10 зүйлийг одоо танилцуулъя. Бусад ээжүүдтэй санал болгоё гэж бодлоо. Жирэмсэн болсон гэдгээ мэдсэн цагаас эхлээд айгүй их тогтлоод те хүүхэд маань эрэгтэй ах болов, эмэгтэй ах болов гэж их боддог байсан л да. Тэгээд хүүхэд одоо анхны хүүхэд болохоор яаж арчлах, анхаарал халамж тавих хэрэгтэй байдаг юм болоо гэд одоо Pinterest, TikTok гэмтэл одоо YouTube-ээс бусад ээж нарын те анхлан төрөгсөгч ээж нарын туршлагуудаас айгүй их одоо судалж бэлддэг байсан. За тэгэхээр одоо контентуудыг үзээд өөрийн юу авах вэ гэдэг талаараа баг зэрэг ойлголттой болоод декретээ авсан цагаасаа эхлээд бол судалж эхэлсэн л дээ. Хаанаас авах уу, яарч авах уу гэд судалж эхэлсэн. Тэгээд одоо энэ бүтээгдэхүүнийг бол одоо шараар тамигласан энэ бол би бүгдийг авсан. Тэгээд хамгийн хэрэгцээтэй байсан зүйлсүүдийн болохоор танилцуулбал тустай болов гэж бодлоо. Аминд орсон бүтээгдэхүүн номер 1 breast pump. Төрөхд хамгийн их санаа зовж исэн юм бол би төрөхөд өвдөндөө л гэж бодож ирсэн. Одоо хамгийн том даваа нь төрөх, түүнийгээ ингээд даваа цааш нь явчих юм бол одоо бүх юм учир нь олдсон доо гэж аягүй хүчрэмсэн багтаа боддог байсан. Тэгээ анхлан төрөгч байсан. За тэгээд одоо яг харахад одоо төрхөөс илүү надад хөхний асуудал аягүй хэцүү байсан. Бүх ингээд генет ингээд зангираад те ингээд сүүгээ ингээд гаргаж чадахгүй айгүй тэгэл сувлагч нар нь одоо ингээд чи хөхнийхөө сүүг сайн гарахгүй болвол ингээд идээлдэг юм а чи ингээд хаглуулад мессежлбэрт орно гэж хэлхийг сонсоход надад хамгийн хэцүү байсан. Тийм учраас би номер 1 болохоор breast pump-ыг тавьсан. Би төрөөд 7 хоногийн амарч чадлаа гарцсан. За тэр үед болохоор өрөө болгоны Spectra гэдэг одоо $200-300 үнэтэй Америк гадаад ээжүүдийн нэлээд алдартай breast pump байсан. За тэгээд ер нь анзаархад бол надад энэ Spectra байна уу, зайцгүй Miss Baby гэх байна уу бол чанарын хувьд нэг ялгаагүй санагдсан. За тэгээд би болохоор өөрөө энэ Miss Baby-гийн ийм breast pump-ыг бол сонгож авсан. Яагаад тэгэхээр ийм дижитал ийм дэлгэцтэй айгуу тийм хялбархан. За тэгээд яг нөгөө Spectra дээр байдаг массажны горим, за зүгээр энгийн горим гэдэг хоёр горимтэй байсан. За тэгээд нэг амар юм болохоор энэ юус тогонд залгадгүй C-type-аар цэнэглээд нэг ойролцоогоор 7 хоног шахуу ашиглаждаг. За энэ тэнд явж байхдаа энэ их бие моторыг энэ карманд ичдэг. Тийм амар санагддаг. За тэгээд энэ зурган дээр харагдаж байгаа хоёр зургийг бол би хоёулангийн Miss Baby-гийн breast pump ашиглаад бол pump хийжсэн юмуд сунууд байгаа. За тэгээд би энийг болохоор 21,000 төгрөгөөр захиалаад бол авч исэн. Аминд орсон бүтээгдэхүүн номер 2 хөл дээр. Дөнгөж төрсөн хүүхдийг хүссэн үед нь хуулна. За 2-3 цагийн зайтай гэхгүйгээр жин алтхаас нь сэргийлээд хүссээд уйлсан үе болгонд нь хуулна. За би хуулж байгаа цагаа бол юугаар аппликейшнаар бол харчдаг байсан. За тэгэхээр би эхний нэг сарда зарим өдөр өдөрт 6 цаг хүүлсэн байсан. Тэгэхээр энэ 6 цаг хуулна гэдэг чинь бол тэг хүн ээж нь ингээд суугаад тэгэхээр нуруу гар нь маш их ачаална. Тэгэхээр энэ үед хөл төртэй байх нь бол надад бол маш чухал санагдсан. За би яг төрөхөд эмнэлэгтэй бол 3 хонсон. Эхний 1 хоног эхний эмнэлэг рүү орохдоо бол би хөл дээр авч ороогүй. Тэгсэн чинь миний гар маш их өвдөөд те. За эмнэлгийн дэрийг бол өөр дээрээ тавиад хөөсөн ч тэр дээр нь гулсаж унаад бит хоёр тийм нэг тохгүй байсан учраас би нөхөртөө хэлээд өөрийнхөө худалдаа тавьсан байсан дээрээ бол эмнэлэг рүү оруулж ирсэн. Тэгэхээр тэр үед бол ингээд бүр айгүй амар болсон юм шиг санагдсан. Надад бүр маш тухтай байсан.
ялангуяа анхлан төрж байгаа гэж болохоор одоо хөвөлөхтэй зөв байрна тийм ээ, хүүхдээ зөв амлуулна гээд айгүй олон сорилттой тулж байхад одоо ийм дэртэй байх нь одоо амар тустай дэмтэй байсан. За энэ зурган дээр харагдаж байгаа энэ цэнхэр тэрийг бол би бол хүүтэй авч исэн. За тэгээд ийм хажуудаа ийм нэмэлтээ ийм гурвалжин дэртэй байдаг нь одоо энийг хамарчнд байсан шиг хүүхдээ ингээ хажуу тал руугаа ингээд харуулахад нь би бол тэгээд ашиглаждаг байсан. Тэгэхээр энэ гурван хэсэг нь гуруулаад дээр айгүй хэрэг болсон санагдсан. За тэгээд энэнийг би болохоор 21240 төгрөгөөр авч ирсэн юм байна. Аминд орсон бүтээгдэхүүн номер 3 нус соргож. Хүүхдийн хамарнд удаан хугацаагаар ингээд нусын байлгах юм бол айгүй хурдан ингээд цэрж болоод тэгээд хатгаа болох магадaltaй гэдэг эмчнэр айгүй зөвлөдөг. За тэгээд хүүхдийн хамрыг яаж цэвэрлэнэ гэж айгүй санаа зовж исэн. За суллаасаа гараад одоо би цаашдаа яаж цэвэрлэх юм бэ гэж нэлээд бол гайхаад тэгээд судалж байсан. За тэгээд ерөнхийдөө иймэрхүү аргууд байдаг. За хүүхдийн одоо хөнгөөр бол ашигладаг. За муу ийм янз бүрийн нус соргочдод ээж нь өөрөө ингээд хамаараа ингээд сордог ч юм уу ийм бүтээгдэхүүн бол зөндөө байдаг юм лээ. За эмч болгон айгүй өөр юм зөвлөдөг. Зарим нь болохоор эхний 1 сарда ямар нэгэн нус соргож хэрэггүй хөнгөөр цэвэрлэгээд. За зарим нь болохоор за хөнгөөр цэвэрлэхээр хөвөнгийн нөгөө ширэхгүйд нь хамар руу ингээд ороод улам бүр ингээд хамар нь битүүрээд байдаг гэж бас нэлээд зөвлөж байсан. Манай хүүхэд 14 хоногтой доо жаахан ханиах гад эхэлсэн баггүй. Тэгээд хамар нь битүүрээд за тэгээд нустад эхэлсэн. За тэгээд нустангуудаа тэрийг ингээд ханиадтай удаан болгоод авах юм бол тэр нь шууд ингээд хоолоор ингээд ороод ингээд цээж ингээд цэртэй болоод хатгаа болох магадaltaй байсан учраас би маш яаралтай одоо хамраа цэвэрлэх одоо хөвөнгөөс илүү шалгарсан арга олох шаардлагатай болсон. За тэгээд би судалж аваад Монголоос ийм одоо Америк нус цэвэрлагч гэдэг бол авсан. Энэ бол надад айгүй хэрэгтэй маш ийм амар санагдсан. Яаж цэвэрлдэг вэ гэхээр энэ салин гэдэг энэ шингэнийг нь хүүхдийн хамар руу хажууд чинь харуулж агаад нэг тусаагаад тэгээд одоо энэ мөгөөрсийг нь зөөлөн хөрөөгаараа ингээд зөөлгч нусын зөөлж байгаа сараад авчдаг. За гэхдээ би бол салиныг зөвлөхгүй юм билээ. За хүүхдийнхээ хамар хийж байгаа юм чи өөр дээрээ туршиж үзье гэж одоо өөрийнхөө хамар руу хийсэн чинь айгүй тийм сэнгэнсэн санагдсан. Тэгээд өдөрт 3-4 удаа тий одоо хамрын цэвэрлж байгаа болохоор одоо байнга тэр болгондоо ийм сэнгэнсэн шингэн хамарлууд хийгээд тахнаа тохиромжгүй санагдсан учраас би зүгээр ус ширгээж агаад хамарлуу хийдэг болсон. За тэгээд энийг бол би энэ багцаар нь Монголоос 65,000-аар авч ирсэн. Гэхдээ би энийг бол 7,000 төгрөгөөр авах боломжтой байсан юм байна лээ. Аминд орсон бүтээгдэхүүн номер 4 иргэдэг тоглоом саатуулагч. За төрөө дэмтлэхээсээ гарсан, суллаасаа гарсан, төхрийн аавын 14 хоног дууссан. За тэгээд хүүтэйгээ гэртээ хоёулахна болсон. За хүү маань айгүй жоохон тий хажуунаас нь холдож болохгүй. За тэгээд өглөө сэрэж юм яриас уучраас ингээд уйлдаг. Орхиж авч болохгүй 0 ингээд тухтаа орчдохгүй, хоолой тухтаа идчихдэггүй ийм үе байсан л та. За тэгээд тухайн үедээ хүү маань нэг дөнгөж сар гараад яг тэг нэг орхиж болохгүй байх үед нь би хүүхдтэй саатуулагч авч өгсөн. За энэ бол миний хувьд айгүй лайф ченжер байсан. Хүү маань ингээд сатараад энийг хараад за бүлэн том болоод энийг бүр харж нээдэг болоод ууг нь явахаар хайдаг болоод айгүй хөрхэн сатардаг. Тэгээд энэ айгүй ингийн ч гэсэндээ ээж нэг хүүхдээ нэг 50-15 минут одоо 0 тухтай ороод тий хоол цайгаар нэг тухтай явахад бол надад бол энэ бүтээгдэхүүн айгүй тусалж исэн. Тэгээд энэ иргэдэг тоглоомыг би бол 21,000 төгрөгөөр авч исэн. Тэгээд хөрхэн удирдлагатай. Тэгээд удирдлагаар нь дууг нэгсгэж багасгадаг. За ийм хөрхэн прожектортай. Тэгээд прожектор нь болохоор шүн ингээд хөрхэн гэрэлтэд манай хүү ингээд хаяа ингээд прожектороо ингээд харах гад хайгаад идэв байсан. Тэгээд энэ бол аюу хэрэгтэй бүтээгдэхүүн байсан. Тэгээд би бас ихчтэй бас нөхөрийнхээ авч өгч байсан. Бас аюу хэрэгтэй байсан. Аминд орсон бүтээгдэхүүн номер 5 Слим ба энгийн давнууд.
бид нарыг бага байхад хүүхдийг ингээд үлгэдөөд тэ гэрте ахт нь үлгэдэж үлийг нь ингээд тэгшэлж уяад за тэгшхэн хулдаа болно гэдэг айгуу тэгж зөвлөдөг байсан. Одоо өөр болсон байлээ. Эмчнэр хүүхдийг гэрте айлуулах хувцастай байлгаараа бити үлгэдөрөө гэж зөвлөдөг байсан. За гэхдээ манай хүү болохоор ийм 6 үлгэтэй. За энэ хамгийн доор харагдаж байгаа энэ гүзээлцэнтэй тийм мэслийн 6 давхар үлгэнээс 2, за мэслийн 1 давхраас 2, за ийм цэвэр давуу үлгэнээс одоо ингээд 2 байдаг. За энэ үлгэнүүд яагаад ингээд хэрэгтэй вэ гэхээр хүүхэд ингээд унтж байхдаа айгүй гарнаас зочиж сэрдэг. Тэгээд гарыг нь ингээд дарахгүй бол манай хүүхэд ингээд нүдэн ухаад тэ чихээ оролдоо. Тэгээд айгүй хурдан сэрчдэг. Тэгэхээр надад энэ даавнууд бол айгүй хэрэгтэй байсан. Тэгээд манай хүүхэд бол өвөл төрсөн. Айгүй хөтөө үед төрсөн учраас ингээд хүнжилт орно. Ингээд баг зэрэг ингээд үлгэдөө орхиход бол айгүй дулаахан байдаг. За мөн энэ нэг давхар мэслийн үлгийг нь энэ тэнд гадуур би хөлөх шаардлагатай үедээ ингээд хөвд дээрээ ингээд тогтчоор айгүй гой дулаахан айгүй бие твтэйхэн байдаг. Тэгээ энэ даавнууд айгүй их надад хэрэг болсон. За би болохоор 6 давхраас нь 2 ширхгийг 13,000-аар, даавнаас нь 2 ширхэг 9,000-аар, нэг давхар ийм том мэслийн нь болохоор 11,500 төгрөгөөр авчихсан юм байна. Аминд орсон бүтээгдэхүүн номер 6 эмч оролт. Манай хүүхэд төрөхдөө одоо 100 төнхөн арай дутуу хөвгчлөлтэй байна гэж бол онцлогдсон. Тэгэхээр эхний 1 сарда давхар памперс зүгээд хүлийн ялгалгын хэлбэртэй байлгаарай гэж бол зөвлөж ийсэн. За тийм учраас би одоо хатуу хүүхэд өөрчлөлтөөс илүү юм даавн зөвлөхнийг ашиглаад үзье гэж бодоод ийм эмч оролтыг бол авч ийсэн. За энэ бол айгүй хөөрхөн байдаг. Хүүхэд болохоор яг ээжийнхаа ингээд гидсэндээ байгаа юм шиг ингээд айгүй гоё тайван байдаг. За дотор нь шууд унтчихдаг тий. Ээж нь ч гэсэн яг одоо аав нь 14 онд дуусаад бид хоёулахнаа уулзсан үедээ ээж нь хоолоо хийх тэг гэрээ цэвэрлэгэнд бол би бол энийг ашиглаж байсан надад айгүй одоо хэрэгтэй зүйл байсан. За гэхдээ энэ бүтээгдэхүүнүүдийг авахд нэг юм айгүй бодох хэрэгтэй юм байлээ. За ээж нь өөртөө ингэж үнс учраас өөртөө ямар өнгөнд илүү гоё харагдах вэ гэж авах юм байлээ. Хүү болохоор зинхэр охин болохоор яахан биш. Ээж нь өөртөө ямар хүн гоё цогтгийг одоо бодож юм одоо алчууныхаа өнгийг сонгох нь айгүй зөв юм шиг санагдсан. Аминд орсон бүтээгдэхүүн номер 7 хүүхдийн комод. Хүүхдтэй болохоор зэгч байгаа ээжүүдийн ингээд контентыг үзэхээр дандаа ингээд хүүхдийнхээ хувцсыг айгүй юм хэцэгцтэйгээр ингээд комодонд бол хатгалж байгаа бол анзаарчихсан. За тэгээд би өөр нь өөрөө бодоод үзсэн чинь намайг жоохон багт манай дүү төрөхөд бид нар бас юм комод аваад тэрийг ингээд дүү маань хувцсаа ингээд хийгээд бараг 5-6 хүртлээ зөвхөн тэндээ л хувцас хийдэг тий. Айгүй юм хэцэгцтэй байдаг гэсэн учраас би яг хүүхдээ бас юм комодтой бодё гэж бодсон. Хүүхдтэй болохоор зэгч байгаа ээжүүдийн ингээд контентыг үзэхээр дандаа ингээд хүүхдийнхээ хувцсыг айгүй юм хэцэгцтэйгээр ингээд комодонд бол хатгалж байгаа бол анзаарчихсан. За тэгээд би өөр нь өөрөө бодоод үзсэн чинь намайг жоохон багт манай дүү төрөхөд бид нар бас юм комод аваад тэрийг ингээд дүү маань хувцас ингээд хийгээд бараг 5-6 хүртлээ зөвхөн тэндээ л хувцас хийдэг тий. Айгүй юм хэцэгцтэй байдаг гэсэн учраас би яг хүүхдээ бас юм комодтой бодё гэж бодсон. Манай гэр бүлийн гишүүд айгүй мэдрэмжтэй тэгээд намайг тэгж бодож байгааг мэдээд надад ийм комод бэлгэлсэн. За энэ дотроо юм дөрвөн шүүгээтэй яг цэвэр модоор хийсэн. Тэгээд юм бүрэн McQueen Superman-ы ийм бариултай комод бол авч өгсөн байгаад баяртай байгаа. Тэгээд одоо хүүхд жирэмсэн байхдаа энийг би 9 сартай байхдаа бэлгэнд аваад тэгээд хүүхдтэй ингээд цуглуулжсэн бүх юмаа ингээд эхнээс нь ингээд шугуулгууд ингээд хийгээд явцсан нь бол ингээд айгүй юм хэцэгцтэй тий. Одоо болтол ингээд хүүхд маань ингээд өдөр болгон хэрэгэлдэг айгүй юм чухал бүтээгдэхүүн юм аа нэг болсон. Тэгээд юм модон болохоор өнгө зөнж бас айгүй гоё байгаад идэг. Аминд орсон бүтээгдэхүүн номер 8 тэгтэхэдээ шушуу.
Төрсний дараа манай их барьж авсан эмч надад хүүхдээ 2 хоног нэг усанд орохыг зөвлөсөн. За амарчхын одоо эмч нар болохоор надад хүүхдээ өдөр болгон усанд оруулахыг зөвлөсөн. За тэгээд миний анзаарснаар манай хүү ингээд өдөр болгон ингээд усанд орохдоо ингээд арьсан ингээд айгүй гоё болдог. Тэгээ арьсан дээр гарсан юмуд нь алга болдог. За өөрөө айгүй тийм дуртай байдаг. Арьсан бүр ингээд яг нэг солонгосын классикийн шиг ингээд гялалзаад байдаг нь анзаарчихсан л та. Тэгээд би хүүхдийнхээ усанд орох процессыг улам баяжуулаад их бүрхэн шүшүүр ингээд авч өгчээсэн. Тэгээд манай хүү эндээ айгүй дуртай. Тэгээ хүүхэд ингээд ийм хөвдөг юм дээрээ хөвгөд усанд орохдоо айгүй хурдан даардаг байхгүй. Тэгэхээр ингээд аав ээж нь ингээд одоо гараараа ингээд тэр алчуурыг норгоод ингээд байнга тэгжээдэг. Тэгэхээр энэ шүшүүрийг ингээд яг өөрийнх нь нөгөө байрныхаа ингээд усанд орж байгаа усны нэг хөшөөг нэгээд нөгөө хөшөөнөөс нэг усан гараад ирдэг. Тэгэхээр айгүй хөөрхөн ингээд хүүхдийг ингээд улаахан байлгадаг. За тэгээд ингээд том болоод одоо 3-4 сартай болоод ирэхээр хөөрхөн дэгдэх хэрэгээ бас харах гэдэг болчтой юм байлээ. Тэгэхээр энэ л болоо ингээд манай хүүхдээ усанд орох гэдэг өдрийнх нь хамгийн дуртай хэсгийг ингээд улам бүр баяжуулж өгсөн айгүй хөөрхөн бүтээгдэхүүн байсан. Тэгээд би дахиад бибитэй бол definitely нэг болоо авнаа. Аминд орсон бүтээгдэхүүн номер 9 хүнсний хуурай. Би дараа нэг дүүтэй байсан ч гэсэн хүүхдийн одоо дөнгөж төрсэн хүүхдийн гар хуруу ямар жижигэн ямар тонхон байдгийг бол айгүй марцсан байсан. За тэгээд эхний нэг сардаа л эмчнэр одоо хүүхдийн хүнсийг олохыг зөвлөдөг юм билээ. Гэхдээ ингээд ургаад ялцчих юм би өөрөө мажид гэсэн цагаас тэгж би бол ингээд авсан. За тэгээд ийм хүнсний хуурай нь болохоор ийм айгүй амар ингээд ерөөсөө ингээд хүний ингээд махан бийд ингээд хөрх юм бол зогсчдаг. Айгүй зөөлхнөр ингээд авдаг санагдсан. Тэгээд энийг бол ингээд өдөр болгон ингээд бараг шахуу ашигладаг. Ягаад гэхээр хүүхдийн хүнс маш хурдан ургадаг, маш хурдан нүрээ байждаг болохоор энэ айгүй хэрэгтэй санагдсан. Тэгээд хүнсний утгаар бол авахгүй үзсэн бол би бол арай л чадахгүй юм байлээ. Тэгээд энэ хүнсний хуурай бол маш хэрэгтэй бүтээгдэхүүнээс одоо ч бараг өдөр болгон ашигладаг. Аминд орсон бүтээгдэхүүн номер 10. Нэраа хүүхдийн хувцсны крем. Ээжүүдийн зөвлөгөө бичлэгнүүдээс харахад хамгийн эхэлдэг юм нь битгий newborn size-ийн хувцсыг хэтэрхий олныг аваарай. Ягаад тэгэхээр айгүй хурдан багтчихдээ юм аа гэж хэлсэн. Тэгэхээр би за тэгвэл хүүхдтэй тэг замаг гэхээсээ илүү ийм айгүй гоё цэвэр даваа материалтай битний нэвтэйхэн ийм хувцсыг одоо сетер нь аваад өгчих юм бол айгүй амар юм байна гэж бодсон. Тэгээ энэ common ийм 4 цамцтай, 2 бодитой, 3 хувцтай. За тэгээд ийм шүлсөвч малгай дээр өөдөө ариусгад бүх юм нь ингээд багцсан юм хөрхөн ком байдаг. Эндээс болохоор би үүдээ захиалж өгчээсэн. За одоо ч гэсэн ингээд шүлсэн ингээд өнгөж гойж эхэлж байгаа. Тэр үед нь ч гэсэн энэ шүлсөвч нь одоо хүртэл айгүй хэрэг болдог. Тэгэхээр definitely энэнийг аваад тавьчих юм бол нэлээд хэрэг болно. За тэгээд би комор 66,000 төгрөгөөр авч ирсэн. Миний хувьд ч гэсэн Монгол талын комбиг бол юмнээр олох айгүй хэцүү байдаг гэж бодож байна. За ингээд манай хүүгийн эхний 100 өдрийг амжилттай давахад хамгийн их хэрэг болсон 10 бүтээгдэхүүнүүд бол энд ингээд бөөнөр ингээд чигссан байна. За эдгээр бүтээгдэхүүнүүдийг би бүгднийг нийлүүлээд за 205,000 төгрөгөөр худалдаж авч ирсэн. За коматыг бол тооцоогүй яа. Тэгэхээр би бэлгэнд авч ирсэн учраас тооцоогүй. За бусад бүтээгдэхүүнүүдийг бол нийлүүлээд ингээд 205,000 төгрөгөөр бүгднийг ингээд багтааж авч ирсэн. За тэгээд та бүхэн хэрвээ сонирхсан асуулт байх юм бол миний комент сэгэлтэйгээрээ баярлалаа.